Насан туршийн боловсролын үндэсний төв. Үзүүлж байна. Цаасан оромог буюу квилэн урлаг нь квил буюу шууны үд гэсэн үгнээс гаралтай. Уг урлаг 14-р зууны сүүл 15-р зууны эхээр Японоос Европт төвөн дэлгэрчээ. Дундад зууны Европын язгууртнууд цаасан оромог болон шууны үдний ирмэг үзүүрийг нь алттан гайхалтай энгэрийн зүйлд хийдэг байжээ. Эдгээр зүйлд гоёл нь алт үнэт эрднэр хийсэн мэт тансаг харагдалдаг байна. Харамсалтай нь цаас хэврэх тул эдгээр гайхамшигт бүтээлүүд өнөө хүртэл хадаглагдан ирж чадаагүй ажээ. Гэвч цаасан оромгийн арга нь өнөө хүртэл уламжлагдсан ирсэн бөгөөд баруун Европ, Англи, Германд энэ урлал хобби болон хөгжсөөр байна. Хийх сурахад бол амархан. Гэхдээ энэ урлал нь болохоор нөгөө дээр үеэсээ уламжлагдж ирэхдээ үндсэн хийх арга техник нь бол яг тэр чигээрээ уламжлагдж ирсэн хялбархан урлаг. Хүн сурахад их амархан. Энэ урлаг Азийн орнуудад түгэн дэлгэрснээр жинхэнэ хөгжлийн замд орсон гэж болно. Өмнөд Солонгост цаасан овоорт урлагийн нийгэмлэг гэж байдаг. 15-р зуунаас цаасан оромог нь урлаг хэмээн тооцогдох болж 19-р зуунд хадагтай нарын гол сонирхол татсан зүйл болон хувирч 20-р зуунаас мартагджээ. Харин 20-р зууны сүүл үеэс дахин сэргэж Английн гүнж Елизавета түүгээр үйл урлах болсон бөгөөд түүний олон бүтээл Виктория, Альбертийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа юм. За энэ урлагийг бол зөвхөн эмэгтэйчүүд сонирхоод зогсодгүй, эрчүүд бас сонирхдог. Мөн нас хүс харгалзахгүй хэн дуртай нь бол хийж үзэж сонирхож болно. Хийх чадвар хэндий ч гэсэн байж болно. За энэ урлагийг сонирхон судалж хийж үзснээр хүн чөлөө цагаан зөв болсон өнгөрөөн урлагийн бүтээлээс таашаал авна. Өөрийнхөө хийсэн бүтээлээр бахархах давуу талтай байдаг. Цаасыг ороох маягаар дуртай хэлбэртэй оруулж, гоёмсог чимэглэл, 3D хааны зураг хийж болдог. Ихэвчлэн өнгийн цаас ашиглаж хийдэг ба цагаан цаасаар хийгээд шүршдэг будгаарч будаж болно. Квилэн урлагийг эзэмшихийн тулд цаас ороох техникийн анхны мэдгэдэгтүүнийг сураад авахд хангалттай бөгөөд цаашид уран сэтгэмжээ ашиглаад дуртай зураг бүтээж олдог. Хүн цаасыг ер нь нэг тийм тоомжиргүй ханддаг боловч зөвхөн цаасыг ашиглаад ханын чимэглэл хийх тэр 3D чимэглэл хийж болдог. Жишээл бит бүтээл хийж болдог. Вар, сав, декупаж урлал гэл янз бүрийн урлал үүсдэг. Тэр бүгдийг хийж үзснээр цаасыг бол хүн амьлуулж чаддаг байна. Квилэнгийн цаас нь нэгт байх ёстой. Өөрөөр хэлбэл хамгийн багадаа 60 г нэгтаршилтай байна. Эс тэгвээс нямба ороогдохгүй, хэлбрээ барихгүй. Цаасан урлалын зарчим нь маш энгийн. Шүвэг эсвэл нэхэмлийн зүү, шүдний чигчлүүрийг ашиглаж болох боловч бага насны хүүхдэд дууссан үзгэн бал тохиромжтой. Эхлээд юу хийх вэ? Квилэн буюу цаасан оромог урлагийг хийхэд хамгийн нэгдүгээр гол түүхийд нь өнгийн цаас. Хятад буюу Солонгосоос оруулж ирдэг өнгийн бэлдсэн юм бэлэн цаас байж ашиглаж болно. Манайд ийм бэлэн цаас бидэнд байхгүй л А4-ын цаасыг зүсэн ашиглаж болно. За А4-ын цаасыг ашиглахдаа бид хийх гэж байгаа зүйлдээ тохируулаад өргөнийг 0.2-оос 0.7 мм-ээр зүсэж хэрглэж болно. Гэхдээ энийг зүсэхдээ цаас зүсэгчийг ашиглах буюу төмөр шугам цаасны утгыг ашиглаад бэлдэж болно. Оромог хийх зүү маань зориултын
үзүүртэй 2 салаат цаас авчуулах зорилтын 2 салаатай төмөр зүү байдаг. Танд зориултын зүү байхгүй тохиолдолд чөдний чигчлүүр, балны гол зэргийг ашиглаж болно. За мөн танд оромгоо наах цавуу, цаасаа хайчлах хайж, хуулбарын хавтанг хэрэглэж болдог. Хуулбарын хавтан байхгүй тохиолдолд ийм шугамыг ашиглаж болно. Цаасаа оромгийг хийхэд үндсэн элементүүд гэж байдаг. Эхлээд ороохдоо зүүнийхээ завсар хэсэгт цаасныхаа үзүүрийг хавчуулаад тэгээ ороож эхэлнэ. Эхлээд хатуу оромгийг бэлдэж үзүүлье. Ийм бэлдэц болно. Энийг бол хатуу оромог гэж нэрлэнэ. Сул оромог бэлдэж үзүүлье. Мөн зүүнийхээ үзүүрт цаасаа хавчуулаад орооно. За ороосныхаа дараа би зүгээс сугалж аваад хавтангийнхаа диаметрийг ашиглаад оромгоо суллаж өгнө. Энийг бол сул оромог гэж нэрлэнэ. Түрүүнийхээ сулсан ийм бэлтцийг хоёр талаас нь хавчлаа нүүд хэлбэрт оруулж болно. За мөн тусал хэлбэрт оруулж болно. Нэг талыг хавчаад нөгөө талын хэвээр нүүлдэнэ. За мөн тусал хэлбэрт оруулсныгаа мөрөөлгаад мөрөө тусал хэлбэртэй болгож болно. За мөн үүнчлэн өөр хэлбэр дүрсэнд оруулж болно. Хийх бэлтцтэй тохируулаад хэлбэрээ сонгож болно. Бэлдсэн бэлтцүүдэд ашиглан дүрс бүтээхтэй хөөсөнцөр хавтан ийм тусгай зориултын зүү ашиглаж болно. Хийж үзүүлье. Хамгийн нэгдүгээр нүүд хэлбэрт оруулсан дүрсээ хоёр үзүүр дээр нь хавтан руугаа хатгаж тогтоож өгнө. За дараа нь тусал хэлбэрт оруулсан мөрөө дүрсээ тогтоож нааж өгнө. Хоёроос 3 минутын дараа цавууг нь хатсны дараа зүүнүүдээ салгаж аваад ийм дүрс бий болгоно. Хүссэн пано та ашиглаж болно. Үүнд обой, өнгийн цаас, за сэтгүүлийн зураг, даавуу зэргийг бол ашиглаж болно. Би энэ удаа өнгийн ийм хатуу цаас ашиглахаар бэлдсэн байгаа. За үүн дээрээ бид түрүү бэлдсэн деталуудаа бэлтцүүдэд байрлуулж үзье. Гэтэ яаж байрлуулахаа бас бид өөрсдөө сонгоно. Дэвсгэр цаасан дээрээ деталуудаа байрлуулахдаа дизайныг сонгоод байрлуулж үзснийхаа дараа байрлуулж үзээд дараа нь сайхан цавуугаар нааж бэлэн болгоно. Хүйлэнгийн зөвхөн цаас ороохт үдий зүйл биш юм. Энэ бол урлаг,
бас олон давуу талыг өөртөө агуулдаг хичээл юм. За энэ урлагийг сурснаар энэ хүний өөрийнх нь гоо зүй мэдрэмжин дээшлэн, мөн гарын ур чадвар нь нэмэгдэн, бүтээл сэтгэлгээ сайжирна. За тэгээд нэгт нэм бай, төвчээртэй, за эхэлснээ дуусгадаг, чадвар суулгадаг урлаг. Ер нь эцэг эхчүүдтэй хандаж хэлэхэд хүүхдээ энэ урлагт сургаснаар хүүхэд маань төвчээртэй, хүүхдийн хамгийн бүтээл сэтгэлгээ хөгжинэ. Хүүхэд хийсэн бүтээлээрээ бахархдаг болно. За нэгт нэм бай болно. За урлагийн таашаал авч мэдэрдэг. Хийсэн ажлаа дуустал нь хийгдэх төвчээртэй болоод тэрнийг бахархаж өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг. Тийм чадвар төлөвшдөг байна хүүхдэд. Цаасан урлал хүүхдийн хөгжилд хэрхэн нөлөөлдөг вэ? Квилэн урлагийг суралцж байгаа хүүхдэд ямар өөрчлөлт, зөв хэв шинж тогтдгийг Солонгосын багш судлаачид ийхүү ангилж тогтоосон байна. Үүнд дүрслэх урлагийн чиглэлээр орчин тойрныхоо бодит байдлыг уран сайхнаар харна, хүүхдийн өнгөний мэдрэмж хөгжинэ, бүтээлч чадварт сургана, гоо сайхны мэдрэмж хөгждөг, хүүхэд хэнийг ч шахалж шаардлагагүйгээр бүтээнэ. Өөрийн ажлын үр дүнг амархан харж болдог. Түүгээрээ бахархаж чаддгаараа онцлогтой. Математик сэтгэлгээний хувьд орон зайн дүрслэл, хийсвэр сэтгэлгээ хөгжинэ. Тоолох чадвар сайжирна. Хавтгай зүйлээс эзэлхүүнт бит зүйлийг бүтээж байдаг. Хүүхдийг анхааралтай болгон хүмүүжүүлж байдаг. Хэлбэр дүрс ялгана. Хэмжигдэхүүний тухай ойлголт эзэмшинэ. Өнгө ялгах чадвар сайжирна. Биеийн хөгжлийн хувьд хүүхдийн гар, хуруу, сарууны жижиг булчингуудын хөдөлгөөнийг сайжруулж, уян хатан хөдөлгөөний эсэлтэй болгодог. Нүд гарын урыг хөгжүүлж байдаг. Зан чанарын хувьд төвчээртэй, хамтаж, тусч, цэвэрч нэм бай, ажилч хичээнгүй, гэрхай болж төлөвшдөг байна. Та хүүхдээ сургаж болно, өөрөө ч сурч болно. Хэрвээ суралцахыг хүсвэл харьяа дүүргийнхээ насан туршийн боловсролын төвүүдээр хандаад мэдээлэл зөвлөгөөг авч болно. Та манай Баянгол дүүргийн насан туршийн боловсролын төвөнд хандан энэ Квилэн гэх цаасгийн оромог урлагийн сургалтанд хамрагдаж болно, зөвлөгөө мэдээллийг авч болно. Манай үүд хаалга та бүхэнд үргэлж нээлттэй байх болно.